17 оны төсвийн хүрээний мэдээлэл 28-аас 29 оны төсвийн төсөөлөлтөө за манай дотоодын бүтээгдэхүүний өсөлт бол нэг 5.8-аас 6.3 гэд 3 барай гэж. За миний хувьд бол энэ боломжийн гэж харж байна. Ер нь гадаадын олон улсын байгууллагын Монголын төсөөлөлтөд харьцуулах юм бол нэг 0.5-аас 1 пункт л илүү байна л та. Ер нь сүүлийн 5-6 жил ч гэсэн яг тэгж явж ирж байсан. Гэхдээ бид нэр олон улсын байгууллагын хүлээлтийг бол дандаа давж гарсан өсөлт үзүүлсэн шүү дээ. Тэгэхээр энэ боломжийн гэж харж байгаа. За энэ дотор жоохон өөрийн талаар ярмаар байна. За засгийн газрын өөр дотоодын бүтээгдэхүүний таац нь бол нэг 50-аас 45% байна гэж одоо төсөөллөө оруулж ирж байна. Тэгэхээр энийг бас ойлгохын тулд бид нэр сүүлийнхаа 5 жилийн одоо манай өрийн таац эсвэл гүйцэтгэл хэр байсныг харах хэрэгтэй болж таарж байна. За 2021-ээс 2025 оны хооронд манай засгийн газрын өөр дотоодын бүтээгдэхүүнд харьцуулах хэмжээ нь бол 55-аас 25 оны гүйцэтгэлээр бол 35 хүртэл бууруулжсан байгаа. Нэгсэндээ бид нар 20%-аар бууруулсан гэдэг бол их том үзүүлэлт шүү. За яг энэ үед бас засгийн газар за тэр дундаа сангийн яам бол өрийн менежменттэй ер нь бол айгүй сайн хийсэн шүү дээ. Тэгэхээр энэ дээр бас сайшаалыг заавал хэлэх ёстой гэж ер нь бодож байна. Манай сангийн яам энэ дээр өрийн менежмент бол сайн хийсэн. За гэхдээ Монгол улсын зээлжих зэрэглэл ер нь өр авч үзэхдээ зөвхөн засгийн газар биш л дээ. Ер нь макро эдийн засгийн түвшинд авч үзэхдээ Монгол улсын нийт өрийн хэмжээгээр авч үзэх ёстой. За энэ цаг мөчид 21-ээс 25 оны энэ 5 жилийн цикл дээр бол Монгол улсын нийт гадаад өр 33.8 тэрбум доллароос за өнөөдрийн байдлаар 25 оны гүйцэтгэлээр 40.5 тэрбум болтлоо өссөн. Нэгсэндээ 7 тэрбумаар Монгол улсын нийт гадаад өр сүүлийн 5 жилийн хугацаанд өссөн. Засгийн газрын өр бол өсөөгүй тогтмол байсан. Харин ч буурсан. Төв банкны өр эсрэгээр бас нэлээд дөрвтэй буурсан. Swap бид нар чинь 2.6-аас 1 тэрбум болтлоо бууруулж чадсан. Өсөлт хаана явагдсан бэ гэх юм бол ерөөсөө оюу толгой дээр л явагдсан. Оюу толгойн тэр зээлийн хит өсөлт энэ 7 тэрбум бараг 6 тэрбум нь оюу толгой дээр. Гэхдээ энэ нь бол бараг зээлхээс илүүтэйгээр зээлийн хүүгийн нэгсэндээ хүү өсөхөөр дагаж өссөн зээлийн нийлмэл хүүгийн маш өндөр өсөлт энэ дээр явагдсан байна. За 21 онд оюу толгойн зээл Монгол дотоодын бүтээгдэхүүний 36% байсан бол 25 оны эцсээр бол гүйцэтгэлээрээ 47% гэж гарсан байна. Тэгэхээр энэ өрийн менежмент засгийн газар дээр явагдсан шиг оюу толгой компани дээр явагдчихэж бас Монгол улсын нийт макро эдийн засгийн түвшинд өрийн менежмент нь зөв явнаа. Буцаад зээлжих хэрэглэлд нь эргээр бас нөлөөлнө гэж харж байгаа. Өнөөдөр оюу толгой компаниар навд үзэх юм бол нийт санхүүжилтийн 86% зээлийн хүүг тооцогддог нь шүү дээ. Энэ бол ерөөсөө эрүүл бүтэц биш байхгүй. Тэгэхээр бидний хилцээр оюу толгой компанийг нэгсэндээ санхүүгийн бүтцийн хувьд илүү эрүүл оптимал тал руу оруулах гэж байгаа гэдгийг бас бид нар харах ёстой шүү. Зөвхөн нэг Монгол улс нэг ногдол ашиг хүлээгээд байгаа биш. Энэ компани өөрөө эрүүл байна гэдэг бол Монгол улсын нийт гадаад өрийн 50% нь эрүүл байна гэсэн үг байхгүй. За хоёрдугаарт бас нэг зүйл байгаа юм л да. Оюу толгой компани ерөөсөө нийт гадаад санхүүжилт Монгол улсад ямар эерэг нөлөөгөөр үзүүлдэг байсан бэ гэхээр бүтээн байгуулалтын маш том санхүүжилт явж ирсэн. CAPEX санхүүжилт. Энэ CAPEX санхүүжилт 25 оны эцэс хүрээд ингээд дууссан. Цаашаага CAPEX байхгүй. Энэ сөрөг нөлөө үзүүлнэ гэсэн үг. Энэ юугаар энийг бид нар орлуулж болох вэ гэхээр борлуулалтын орлогыг Монгол улсад 100%-аар дамжуулах ёстой. Өчигдөр Монгол банкны ерөнхийлөгчийн хэлж байгаагаар бол оюу толгойн борлуулалтын орлогын 57% нь монголоор дамжиж байна одоо. Одоо энийг л бид нэр 100% болгоно гэдэг бол макро эдийн засгийн түвшинд энэ зорилтыг хангах маш өндөр ач холбогдолтой шүү гэдгийг хэлмээр байна. За асуултаа гүйцээ асууж. Тэгээд ерөөсөө хариулъя. Тэгэхээр ерөнхийдөө оюу толгойн хилцээр тэгэхээр энэ нөгөө бид нар одоо энэ 5.8-аас 6.3% эдийн засгийн өсөлтөө хангах цааш нь давуулан биелүүлэхэд ер нь одоо энэ 50% нь болох гэдэг юм л та. Тэгэхээр таныг хилцээр дээр амжилт гаргана гэдэгт бол яг би хувийнхээ хувьд бол би 100% итгэлтэй байгаа шүү. Монгол улсын өгөөжийн 53%-ийг одоо 120 дугаар тогтоолыг хэрэгжүүлж хангаж чадна гэдэгт бол таныг одоо залуу ирж хүчтэй бас ерөнхий сайдын хувьд бол биелүүлнэ гэдэгт 100% итгэж байгаа. Тэгэхээр та энэ дээр ач холбогдол өгөөд цаг хугацаанд нь ажиллаад өгөөсөө гэж шин сэтгэлээс бас хүсмээр байгаа. Харин бидний хувьд парламентын зүгээс бол таныг дэмжнэ. Гэхдээ бас нөгөө талаасаа бас одоо ташуур болж те
бас хэлэх одоо нэгсэндөө бас урагшаа алхахад нь бас хүч төрж ажиллах болно. За, ерөнхийдөө хариулъя. Оюу толгой асуудал бол чухал асуудал. За, гадаадын шууд хөрөнгө оруулалт бол 2025 онд 3.8 тэрбум доллар. Түүний 50% нь буюу шууд хөрөнгө оруулалтын 50%-ийг оюутлогын компани бүрдүүлж байгаа. Тийм учраас бол эдийн засагт өгөөжтэй төсөл. Гэхдээ энэ оюутлогын хэлцээрийн хүрээнд бол энэ зээлийн өв бууруулах, за менежментийн төлбөр, за арбитр дээр үүсчихэд байгаа маргааны асуудал. За тэгээд сая таны төр хорооны тогтоолоор тодорхой үүрэг өгсөн. Онтротой холбоотой одоо хөрөнгө оруулалтын гэрээ байгуулах асуудал. За бүхэлдээ бол Монголын ард түмэн энэ 50% өгөж өртөх энэ одоо үүргээ биелүүлэх асуудал байгаа. Тийм учраас засгийн газар дээр оюутлогоон энэ ажлын том ажлын хэсгийг бол хэрэг эрхлэлийн сайдаар ахлуулад манай одоо сангийн сайд, хууль зүйн сайд, за манай энх хоёр сайд, уул уурхай буюу аж үйлдвэр эрдэс соёлын сайд нар ажиллаж байна. За хэлцээр бол одоо 12-ноос үргэлжлэнэ гэсэн үлээлттэй байгаа. Тэгээ биднэрт бол тодорхой өдөрдөмж байгаа гэж би ойлгож байгаа. Хэлцээр хийхэд бид өдөрдөмжтэй тэр өдөрдөмж бол Батнаримд гишүүний ахалсан төр хорооны одоо тогтоол. Тогтоолыг барьж хэлцээр хийн. Монголын талд одоо ашигтай байх талаар нь бол хэлцээр хийн. Тийм учраас хэлцээр явж байгаа үед харин за улс төрчид одоо эрхэм гишүүд таа бүхнийг бид бол энийг бас хит их одоо олон нийтэд нээлттэй ярих зохимжтой биш. Хин ч гэсэн хинтэй ч хэлцээр хийхэд тактикуудаа өмнө төрүүлээ телевиз олон нийтийн хэвлэлээр яриад хэлцээр хийн гэж байдаггүй. Тийм учраас бол энэ хэлц урлаг гэж бий. Тэгэхээр засгийн газар бол хэлцээрд орж байна. Тэр хэлцээрд орж байгаа учраас би яг хатуу баримтлах бодлогоодыг хилээд гэдэг юм уу явах нь зохимжгүй. Батнаримд гишүүний би байр суурийг бол шууд их хурлын төр хорооны тогтоолоор хүлээж авч байгаа. Би энэ төр хорооны тогтоолыг биелүүлэх үүрэгтэй. Тэгээ мэдээж одоо засгийн газрын зүгээс бол бүх боломжууд ажиллаж энэ дээр бол хичээж ажиллаж байгаа. Тэгэхээр бүгдээрээ бол би одоо Эрдэнэс оюутлогоо дээр компани дээр нээлттэй сонгуульд шалруулалт зарласан. Сонгуульд шалралтын тусламжтайгаар хэл устай мэдлэг боловсралтай чадaltaй одоо SEO-то болох байх гэж бодож байна. Туудад нь оруулна. За ингээд дээрэс нь оюутлогын компани дээр Эрдэнэс оюутлогын компани дээр олон улсын энэ хэлцээрд орох багийг сонгуульд шалруулна. Ингээд ширээний ард суугаад яг хэлцээр хийх чадамжтай багаар засгийн газраас төлөөлөл хангая гэдэг. Бас таны энэ зарчмын саналыг дэмжиж хэрэгжүүлж байгаа. За, Батнарим гишүүн тодруулж асууя. За энэ тусаа хэлцээрт орох засгийн газрын бас төлөөлөлүүд байгаа учраас нэг зүйлийг хэлмээр. Бид нар яг одоо оюу толгой төслийг аваад үзэх юм бол яг энэ 16 жилийн туршнаас одоо яг ийм шилжилтийн үеэр орж оюу толгой компани урд нь бүтээн байгуулалтын маш том төсөл, бүтээн байгуулалтын хөрөнгө оруулалтаар дамжиж Монголын эдийн засаг нөлөөлдөг байсан. Одоо бүтээн байгуулалт дууссан учраас цэвэр уул уурхайн компани болсон байхгүй. Тэгэхээр тэр борлуулалтын орлого Монголоор дамжих гэдэг бол буцаад бүтээн байгуулалтын тэр эерэг дууссан нөлөөг буцаж авчрах маш том боломжийн шилжилтэн дээр бид нэр хэлцээрт орж байгаа учраас энэ дээр маш хариуцлагатай байх ёстой маа. Тийм учраас бас Монголын 53 өгөөж энэ дээр том зургаараа маш чухал юм аа. Тэр борлуулалтын орлогыг 100% дамжуулна гэдэг бол биелэгдэшгүй зүйл ерөөсөө биш шүү. Аль түрүүнд 53% нь Монгол банкын арилжаагаар дамжиж байгаа. Энийг л 100% болох ёстой, болох үүрэгтэй. Тэгэхээр энийгээ бас амжилттай хийгээрэй. Эрдэнэс оюутлогын компани захирлын сонгуульд шалруулалт бас нээлттэй зарласан талгалтаа хандж байгаа. Энэ дээр харин сонгуульд шалруулалт шударга яваа. За, ерөнхийдөө хариулъя. За, стратегийн орд за тэр 2007 оны их хурлын тогтоол. За тэр тогтоолыг хэрэгжүүлэх хүрээнд баялагын сан за тэр дундаа Монголын ард түмэн өгөөжийнхөө 60% хүртэх ер нь бие даасан нэг эрх зүйн орчин гаргая энэ олон жилийн дуустгүй яриаг дуусгахыг засгийн газар шийдэж өчигдөр стратегийн орд эзэмшигчтай уулзлаа.
эх 7 хоногт энэ хуулийг өргөн мэдүүлье гэж бодож байна. Нэг яралтай гурмаар. Тэгээ та бид ярьдаг нөгөө өгөөжид яг юу тооцох вэ гэдгийг нэг хуульчлаад өгье. Тэгвэл бид нар хэлцээр хийхэд их амар болоод байна. Тэгвэл стратегийн орд эзэмшигч нартай ярихаар манай өгөөжч одоо бараг 70% өрцсөн шүү дээ гэдэг. Тэр байтугай ажлын байр нэмэгдүүлж байгааг та нар өгөөж гэж үзэх ёстой гэдэг ингээд байдаг. Тэгэхээр үзэх юм уу үзэхгүй юм уу гэдгээ хуульчилж өгөөд тэгээ цаашдаа одоо байгуулагдах олон одоо ирээдүйн засгийн газруудад маш ойлгомжтой хэрэгцээ орчин бий болгож өгье л гэж бодож байгаа. За баярлалаа. Зочин танилцуулъя. Нийслэлийн ерөнхий боловсролын хишиг сургуулийн 12-ийн А, 12-ийн Б ангийн багш сурагчид улсын их хурлын үйл ажиллагаа төрийн ордонтой танилцж байна. Төрийн ордонтой танилцж байгаа сурагч хүүхдүүдэд энэ өдрийн мэндийг хүргэж сурлагын өндөр амжилт хамгийн сайн сайхан бүхний улсын их хурлынхаа нийт гишүүдийн нэрийн өмнөөс хүргье. Удахгүй сургуулаа төгсөөд одоо хүссэн мэргэжлэрээ хүссэн ихтэй сургуультай орж сайн боловсрол эзэмшин эх орныхоо хөгжил үнэтэй хөв нэмрээ оруулсан хариуцлагатай хуулиа дээдэлдэг иргэн болж төлөвшөөрэй гэж хүсье. Аав ээж багш нарын үгэн сайн орж байгаарай. Лавг сүрэнгийн Сорон зам болдог